Бид нар одоо төрийн байгууллагын үйл ажиллагааг одоо нэгтгэх за энэ байгууллага хоорондоо уялдааг хангах чиглэлээр энэ одоо шийдлүүд одоо бэлэн болоод ашиглаад явж байна. Одоо нэг бид нар ашиглах шаардлагатай. За бид рүү хэлсэн одоо хууль гарнаа. Одоо хууль гараад одоо энэ ойрын хугацаанд хэлэлцэх нэ. Тийм учраас энэ хуулиар бол ерөөсөө төрийн байгууллага одоо аливаа иргэн байгууллага чиглэсэн үйлчлэгийг цахимжуулахаар одоо цахим хэлбэрээр явахаар болж байгаа бол одоо энэ нэгдсэн системийг ашиглана гэж одоо нэгдсэн системийг бид нар ашиглаад явж байна. Тэгэхээр бид нар одоо энэ дээр одоо бид нар одоо шинэ соёл хэрэгтэй байх. Одоо шинэ энэ салбар хооронд даамсан одоо бизнесийн байгууллагууд оролцсон, гайл худалдааны байгууллагууд оролцсон, татвар оролцсон. Энэ одоо энэ дээр бид нар одоо ийм ангуулиудаар төшөглээд дахиад одоо бид нар одоо үйл ажиллагааны шинэ хэлбэр гарч ирнэ. За энэ дээр одоо хувийн хвшлийн байгууллагууд манай IT-ийн компаниуд сайн ажиллаж байна. За энэ төрийн байгууллагууд их идэвхтэй байна. Өөрөөс нь одоо стандарт хэмжээ зүйн газар одоо ер нь би одоо бүгдийг сайн хэлж мэдэх мөн захимжилт маш эрчимтэй явж байгаа. Одоо манай дээр одоо шагсаалтыг гаргаад байгууллагуудаас хүсэлт гаргаад одоо энэ бүх ажлууд нэлээд шуурхаа явж байна. За тэгээд энэ гадаад худалдааны чиглэлийг гэх мэт өнөөдрөөс сэдвтэй холбоотойгоор гадаад худалдааны чиглэлийг хөнгөвчлөх, энийг одоо шуурхай болгох гэдэг. Тэгээ энэ технологийн боломжлууд бидэрт байгаа.